Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ чөлөөт ярилцлагын ээлжид шинэ дугаар үзэгч та бүхэнд улс орон даяар Монгол телевиз терминалийн студиэс хүрэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн зочноо танилцуулъя. Өнөөдөр сэтгэл зүйч Инх Бат бидэнтэй ярилцахаар ирсэн байна. Урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. Урьж оролцоосонд бас маш их баярлалаа. За, та микрофоноо өөрлөгөө татаад яривал хоолой илүү тийм тод сонсогт нь өөрлөгөө ер нь сайн татчих тийм. За, сэтгэл зүйн эмчилгээ зөвлөгөөний талаар болон ер нь сүүлийн үед монголчууд ямар асуудлаар ямар сэдвээр голцоо бас сэтгэл зүйчэд хандаж байна. За, тэдгээрийг одоо асуудлыг шийдвэрлэх, эмчилгээ, үйлчилгээ, арга барилын талаар хоёлаа ер нь яриагаа эхлэе гэж бодож байна. Мөн та бас өөрийгөө танилцуулахгүй юу? За, намайг Зогслын Инх гэдэг сэтгэл зүйч, ариун сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйчээр ажилладаг ийм мэргэжилтэн байна. За, сүүлийн үед зохилон тохиолдох яг сэтгэл зүйн асуудлууд гэх юм бол дийлэнх нь гэр бүлийн асуудлуудаар хандаж ирдэг. Гэхдээ гэр бүлийн асуудлаар хандаж ирж байгаа боловч нөгөө бие хүний одоо сэтгэл зүйн асуудлууд, за тэр дундаа түгшээлтэй, дэс гомдолч гэдэг юм уу те дотоод сэтгэл зүйн асуудлуудаасаа болж хүмүүс их ханддаг. Гэр бүлийн асуудлыг тулгарч ийн гэж юм. Тэгвэл гэр бүлийн асуудал гэхээсээ илүүтэйгээр одоо ууртаад өөрийн хувь хүний сэтгэл зүйн асуудал үүссэн байгаа учраас тэр нь арай хүрээ томроод гэр бүлийн асуудал болж гинүү. Эсвэл гэр бүлийн энэ асуудлуудад нийгмийн энэ хүчин зүйлүүд илүү нөлөөлөд байна уу? Ер нь одоо яг практик дээр ажиллаж байгаа хүний үед та ер нь олон кейсүүд дээр бас дүнэлтэж хат юу гэж харж байгаа вэ? Ер нь бол яг гэр бүлийн асуудлаар хандаж ирж байгаа боловч яг тэр гэр бүлийн асуудлыг үүсгэж байгаа гол одоо асуудлууд маань юу байдг вэ гэхээр хувийн асуудлууд гэдэг. За тэр дундаа хүүхэд насн дээрч гэдэг юм уу те сэтгэл зүйн ямар нэгэн асуудлууд, ямар нэгэн бэрхшээлүүдтэй тулгараад тэр асуудлуудыг шийдэж чаддгүйгээсээ болоод тэр нь хожим нь гэр бүлийн асуудлууд дээр илэрч гарч ирдэг. Тэгэхээр хүүхэд байхдаа авсан одоо тэр сэтгэл зүйн гэмтэл өөрчлөлтүүд ирээдүйд бас гэр бүл болсны дараа асуудал үүсэх боломжтой гэж үзэх үү? Болно. За жишээ нь. За хүүхэд насн дээр ямар нэгэн байдлаар гэр бүлдээ хайрлагдаагүй, тоогдоогүй ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар асуудлууд үүслээ гэж бодъё. Тэр нь явандаа биднэрт нөгөө хэрэгцээ нь хангагдаагүй сэтгэл зүйн асуудлууд болж хувирдаг. За гэр бүлийн асуудал дээр гомдолтой байлаа гэж бодох юм бол аавдаа, ээждээ ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд гомдолт хийлээ гэж бодоход тухайн гэр бүлийг зохиоход нөхөр маань намайг хайрлахгүй байна, нөхөр маань намайг тоохгүй байна ч гэдэг юм уу. Тодорхой хэмжээний нөгөө өмнө нь авсан тэр сэтгэл зүйн гомдлын байр сууринаасаа одоо шинэ гэр бүл зохиоход тэр асуудлаасаа тэр байр сууринаасаа хандаж эхэлдэг. Одоо дийлэнх тулгарч байгаа нэг гэр бүлийн асуудлууд их байна гэж штэ тий. Тэгэхээр ер нь сэтгэл зүйчд хандж ийн гэдэг маань тэр гэр бүлийн харилцааг одоо цааш нь хадгалж авч үлдэх алхмыг хийж гинэ гэж ойлгож байгаа шүү дээ тийм үү. Шууд одоо салхаасаа уртл болгоод Монголд ер нь хосууд хамтдаа сэтгэл зүйн зөвлөгөө авахын соёл хэр дэлгэрж байна. Барууны орнуудтай харьцуулах юм бол бас харьцангуй одоо энэ соёл дөнгөжил шинээр сууж байна л да тийм ээ. За сүүлийн үед бол одоо яг Монголд бол яг сэтгэл судлалын салбар бол маш хүчтэй, хурдцтай хөгжиж байгаа. За сүүлийн үеийн залуучуудыг анзаарах юм бол гэр бүл за тэр байтугай яг нөгөө үерхэл нөхөрлөө харилцаан дээр би яг ийм бодолтой байна, ийм мэдрэмжтэй байна, гэр бүлээ ингэж төлөвлөдөг гэдэг яг ийм. Тэгэнгүүт залуучууд бол илүү хандах, тэ илүү чөлөөтэй, нээлттэй. За нөгөө талаараа мэдээллийн 900 гэдэг утгаараа илүү олон талаасаа мэдээлэл авдаг болохоор илүү нээлттэй ханддаг. Яг социализмын үеийн хүмүүс бол илүү хаалттай хэвээрээ байдаг боловч хүүхдүүдэд дагаад те одоо нөгөө хүүхдүүдтэй зөвлөгөө зөвслийн цагууд авах хандлага бол ажиглагддаг. Нэг ийм жишээ дээ. Намайг 2016 онд яг сэтгэл судлаараа сурч эхлэхэд яг сэтгэл судлал гэдэг ойлголт тухайн үед бол айгүй ховор байсан. Одоо яг чи галзуу хүмүүстэй ярих уу ч гэдэг юм уу, эсвэл шараатанд ажиллах уу ч гэдэг юм уу те. За тэгээд ковидын үеэс бол тий харьцангуй ингээд өөр болж байсан. Одоо яг эргэн тойрны хүрээлэл миний юу бодож байгааг таадаа, би яг одоо ямар ирээдүйн намайг хүлээж ийн ч гэдэг юм уу. За явандаа яг нөгөө хүрээлэл маань дахиад нөгөө тий яг сэтгэл судлал гэдэг маань илүү хөгжөөд би яг ийм бодолтой байна. Амьдралын зорилго маань ийм байна. Надад ийм асуудлууд байна. Ийм мэдрэмжүүд төрж байна гэдэг. Хүмүүсийн яг эргэн тойрны хүрээлэлд байгаа хүмүүс ч гэсэн илүү хөгжиж байгааг нь харагддаг. Нөгөө талаараа яг сэтгэл судлал бол өөрөө бүх салбарт, бүх амьдралын тэ үе шатуудад бас нөлөөлдөг. Ер нь энэ сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ, үйлчилгээг заавал асуудал тулгарсны дараа шийдвэрлэх гэж одоо оролдлого хийж төлбөр төлж авах уу? Аль эсвэл
сэтгэл зүйн зөвлөгөө бол тогтмол амьдралын хэв маягт байх ёстой асуудал юм болов. За тэгэхээр яг харамсалтай дийлэнх гэр бүлүүд нэг асуудлууд хүндэрсэн тохиолдлууд дээр ханддаг. Одоо хэдэн жилийн гомдол, хэдэн жилийн зөрчилдөөн, тэр харилцааны зөрчил хүн төлбөрөнд орсон үедээ за эцсийн 18 магадгүй сэтгэл засалж гэдэг юм уу сэтгэл зүйчдээр хандах юм байна гэж ирдэг. Уг нь бол боломжтой байх юм бол асуудал үүсгэхээс өмнө урьдчилсан сэргийлсэн байдлаараа хандж байвал илүү зүгээр. Үгүй ядаж би миний одоо сэтгэл санаа мэдрэмж ямар байна, оншилгоонд ороод ямар одоо яг амьдралд юу хэрэгтэй байгаа тэрийгэ тодорхойлуулаа. Тэгээд ингээд авчивал илүү асуудал хөнгөн дээрээ байвал илүү амархан шийдэгддэг. Одоо хосын сэтгэл зүйн зөвлөгөө ч юм уу гэр бүл одоо салах гэж байгаа яг тэр ирмэг дээр зөвлөгөө өгж байгаа кейсүүд дээр ер нь салхаа болсон шийдвэр гаргадаг ч юм уу аль эсвэл бүр одоо сэтгэл заслын энэ сэтгэл зүйн зөвлөгөө нь үр дүн өгөхгүйгээр салсан кейсүүд ч юм уу ер нь ямар ялгаатай байдаг вэ? Тохиолдлууд нь бол нөгөө эерэг үр дүнгууд бол ажиглагддаг. Цөөхөн тохиолдлууд дээр бол нөгөө одоо нөхөр нь ч юм уу эхнэр нь ч юм уу ямар нэгэн байдлаар хүчээр ирэх, өөрөө хүсээгүй байхад гэдэг юм уу тийм тохиолдлууд дээр зөвлөгөөний үр дүнд бол тодорхой хэмжээгээр бол нөлөөлдөг. Гэр бүлийн харилцааг ярихаас өмнө хувь хүний яг нөгөө сэтгэл зүйн дээр стрессүүдийг айгуу сайн ярих хэрэгтэй. Тухайн хүн өөрийнхөө стрессүүдийг хэрхэн яаж тайлж гэн, тэр дотоод мэдрэмжүүдээ хадгалж гэн үү, буглаад байна уу, аль эсвэл чөлөөтэй нээлттэй ингэж илэрхийлж гэн үү гэдгээс бас шалтгаална. Энэ сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэл заслын эмчилгээ хоёр хоорондоо ялгаатай юу, нэг зүйл үү? Ер нь бол заасны хоёр таллаа гэж ойлгож болно. Гэхдээ сэтгэл засал нь өөрөө юу вэ гэхээр за одоо жишээ нь түрүүний ярьсанчлан гомдол дээр ярихад тухайн хүн одоо бид нэр эргэн тойрныхоо хүрээлийг ажиглах юм бол чи ууралдсан байвал чи тайвшраач, гомдсон байх юм бол чи гомдлоо тайлаач, эсвэл цаг хугацааны ирэхэд мартагдчих гэдэг юм уу тийм зөвлөгөө өгдөг. Сэтгэл засал бол яадгүй гэхээр яг тэр дотор байгаа мэдрэмжүүдийг, тэр гомдлыг, тэр түвшихтэй, тэр бүх мэдрэмжүүдийг яг яаж засдгийг бэ гэдэг арга техникүүдээр ашиглаж тэрийг засдаг. Тэгэхээр сэтгэл заслын тодорхой хэмжээний арга техникүүдээр тэр одоо дотор байгаа сэтгэл зүйн тэр мэдрэмжүүд дээр нь ажилладаг. За сэтгэл зүй хэвийн бус байгаагаа хүн өөрөө яаж таньж мэдэх вэ? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал оншилгоог юу н бас яаж хийдэг юм бэ? Тийм ээ. Энд дээр та нарийн мэдээлэл өгөөч. За тэгэхээр нэгдүгээр бол оншилгооны талаар гэх юм бол тестээр авчиж болно, асуумжууд авчиж болно. Ер нь бол зургийн тестүүд, фрактик тестүүд маш олон юм тестлэх, онцлох аргууд байгаа. Тэгэхээр тухайн хүний яг ямар чадвар, ямар ур чадвартай байгаа, ямар авьяастай байгаа, ямар нөөц боломжуудтай байгаа. За нөгөө талаараа ямар сэтгэл зүйн асуудлууд байгаа вэ гэдгээс шалтгаалаад онцлогоонууд маань янз янзын хэлбэрээр өгдөж болно. Сэтгэл зүйч нарыг дан ганц асуудалтай ажилтдаг гэж бодож байна уу? Үгүй. Боловсролын сэтгэл зүйчээр ажиллаж явах хугацаанд хүүхдүүдийн авьяас чадвар, нөөц боломжууд дээр нь за тэр тусмаа бас нөө мэргэжил сонголтууд дээр нь бас ажилладаг. Тэгэхээр сэтгэл зүйч маань дан ганц асуудлуудтай ажиллахаас нь тухайн хүний хувь хөгжил болон оюуны коэффициент юу байдгийг тэр болгон дээр нь ажиллах бүрэн нөөц боломжтой байгаа. Таны хувьд болохоор одоо аль чиглэлээр ер нь илүү дагнсан бэ? Ер нь бол гэр бүл болон ганцаарчилсан зөвлөгөөгөр нөгөө талаараа бас бүлгийн зөвлөгөө заслал хийх маш их дуртай. Ганцаарчилсан гэд ингэж чинь за тэгвэл хоёулаа энэ нөгөө хувь хүний сэтгэл зүй гэдэг дээр бас илүү одоо сайн ярэ гэж бодож байна. Ер нь сэтгэл зүйчдэр очих соёл Монголд бас сайн дэлгэрсэн байгаа гэж үзэх үү? Одоо нэг үе бол хүмүүс ингээл сэтгэл зүйчдэр очихыг их өөрөөр ойлгодог байлаа шүү дээ. За хүн дээр очиод хамаг амьдралын харайл, зовлонгоо харайл тийх шаардлага байхгүй. Угаасаа л ингээл одоо жамаараа гэх юм уу, тавилангаараа гэх юм уу, аяанда сэтгэл санаа дээрдээд ингээл үзэх ёстой юм уу, үзэж туулаад юм өнгөрөндөө юм сайхан болондоо гэдэг байсан бол одоо бас энэ сэтгэл зүйчдэр очиод мэргэжлийн үний зөвлөгөө үйлчилгээг авах нь чухал байна гэдгийг ойлгож байна л да. Тэгэхээр хувь хүмүүс сэтгэл зүйчдэр ямар тохиолдолд зайлшгүй очих шаардлагатай гэж өөрсдөө ер нь үзэх вэ? Одоо шинж тэмдгүүд гэх юм уу? За тэгэхээр хамгийн түрүүнд яг стресс дээр дахиад ярив. Хэрвээ та ямар нэгэн байдлаар гадуурхаж байгаа, таныг тоохгүй байгаа, аль эсвэл ямар нэгэн зүйлд хүн дээр тусгаж явж байгаа,
Аль эсвэл амьдралын чанарт чинь нөлөөлж байгаа. За одоо жишээ нь нойрч гэдэг юм уу, тодорхой хэмжээний юм уу, зуршлууд ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар асуудал байна гэдгийг мэдчил байгаа бол асуудал байна гэдгийг олж харж байгаа бол тэр асуудал дээр та өөрөө нүүр тулаад яг тэр асуудлыг даван туулж чадахгүй байгаа бол тэр үедээ мэрэгчлэлтэн тандаарай л гэж зөвлөхөр байна. Нэг ийм ойлголт байгаа. Тухайн хүнийг одоо жишээ нь стресс өртгөөсөө гадна тухайн хүнийг яг нөө бие хүний бүтцээр нь тайлбарлах юм бол за Зигмунд Фройдийнхаар бол нөгөө даалд ухамсар буюу бие хүний бүтцийг нэг 3 түвшинд хуваасан байдгийг. За супер эго, ид гэсэн 3 түвшин байгаа. Тэгэхээр супер эго гэдэг маань юу вэ гэхээр бидний нийгмийн ёс суртахууны хэм хэмжээнд захирагддаг ёс суртахууны хэм хэмжээ. Нэгэсэндээ ингэж болохгүй, тэгэж болохгүй, ийм газар ийм байх хэрэгтэй гэдэг. Эго нь болохоор юу вэ гэхээр бидний за эхлээд эдийг нь тайлбарлая. Энэ нь өөрөө бид нэгэн төрлийн биологийн амьтан эмч байгалийнхаа хуйлдаа захирагдаж амьдардаг. Тэгвэл эд нь яг одоо гэсэн дур хүслийн зарчим дээр нь ажилдаг. За одоо жишээ нь ус уумаар байна, яг одоо сахилга гутмаар байна, яг эсвэл те юу ч хамаагүй ямар нэгэн байдлаар юм хиймээр байна ч гэдэг юм. Тэгэнгүүт за одоо жишээ нь энд би шорт подологтойгоо суумаар байна гэд эдийн түвшин хэлж болно. Тэгвэл энэ нөгөө тий олон нийтийн хүмүүс үзэж байгаа эсвэл тий тодорхой хэмжээний соёлын хүрээнд ингэж болохгүй шүү дээ гэдэг. Супер эгогоор хэмжигдэх нь энэ. Тэгвэл энэ хоёрын хооронд юу үүсэх вэ? Эго. Гол нь бол эго байгаа. Гэтэ энэ хоёр одоо эд зөрчил үүсэх юм байна тий. Зөрчил үүсэх. Тэгэхээр хүн дотроо мөнхийн зөрчилтөөнтэй амьдардаг гэсэн үг. Энэ зөрчилтөөнийг шийдвэрлэдэг нь бидний эгогийн хөгжил. Тэгэхээр энэ бол зөвхөн оюун ухааны төвшнийх. Тэгэнгүүт үйл ухамсарлахгүй буюу за сүүлийн үед бол бас даалд ухамсар гэж хүмүүс ярьдаг. Бидний нийт амьдралын 95%-ийг нь тодорхойлдог. Одоо та дөнгөж сая толгоогоо дохий гэж төгснөө альсвал цаанаасаа юу? Би юу? Дохий гэж төгсөн. Инээ гэж бодож инээсэн үү альсвал цаанаасаа юу? Инээд бол цаанаасаа инээлээ. Яг үнэ. Тэгэхээр энэ өөрөө жишээ нь даалд ухамсар. Бидний ухамсаргүйгээр хийгддэг үйлдэлүүд ордог. Нөгөө талаараа даалд ухамсар гэдэг маань өөрөө юу вэ гэхээр тухайн хүний харсан, үзсэн, сонссон, мэдэрсэн бүх мэдрэмжүүд бидний даалд ухамсарт хадгалаастай байдаг. Тэгэхээр гэр бүл дээр аваад үзэх юм бол тухайн гэр бүлийн одоо аав ээж нь ч юм уу те хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлж байгаа нь тэр гэр бүлийн одоо даалд ухамсарын загвартанд бий болдог. Магадгүй ээж нь ч юм уу аав нь ч юм уу ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хүчирхийлэгч байх юм бол асуудлыг ингэж ханддаг юм биш. Тэр аав ээж минь зөрчилтэй байх юм бол асуудлуудыг ингэж шийддэг юм байна гэдэг сөрөг загварууд бий болчдөг. За. Тэгэхээр магадгүй аав ээж нь зөрчилтэй байх юм бол за хүүхдүүд бол дийлэхтэй боддог. Би хизээч ээжгээ аавшгээ ийм байхгүй гэж. Энэ нь зөвхөн бидний оюун ухааны төвшний бодол. Ердөө 5% гэсэн үг. Тэгэнгүүт хожим амьдрал дээр ямар нэгэн байдлаар асуудлууд үүсээ. Тэр асуудлуудыг шийдэж чадахгүй байнгут цаанаасаа нөгөө даалд ухамсарын загвар нь бэлэн загвар байгаа. Тэр нь. Ерөөсөө л ингэж асуудлыг шийддэг штэ. Хүчээр шийддэг штэ. Уучдаг штэ. Эсвэл асуудлуудаас зогтчдаг штэ гэдэг. Танил загварууд орж ирдэг. Тэгэхээр энэ нь хувь хүний асуудал болж тарж гинөө альсвал тухайн гэр бүлийнх үү? Таны бодлоор. Гэр бүлийн асуудал нь хувь хүний асуудал болт юм шүү. Яг үнэ. Хамаарлын хувьд бол баг урууч байж болохоор биш үү тий. Тэгвэл тэр аав ээж хүүхдэд тодорхой хэмжээгээр хүмүүжүүлж чадаагүй байх юм бол хүүхэд нь ирээдүйд ямар нэгэн байдлаар гэр бүл зохион. Тэгвэл тэр гэр бүл дээр тодорхой хэмжээний асуудлууд үүсэх үү? Үүсэлгүй байх уу? Үүснэ. Тэр асуудлуудыг дахиад шийдэж чадахгүй байх юм бол дахиад хүүхдүүд нь нөлөөлөх үү? Нөлөөлнө. Тэгвэл сэтгэл зүйн зөвлөгөө засалт яваад тухайн хүн өөрчлөгдөөд асуудлуудаа шийдэх чадвартай болчих юм бол за наазах нь стрессээ таньж мэдээд стрессээ тайлаад сурах. Тухайн хүн сэтгэл зүйн хувьд доктортой тайван болчих юм бол альва зүйл тэр байр сууриасаа ханддаг болчих юм бол тухайн эргэн тойронд байгаа цаана байгаа хүмүүс өөрчлөгдөх үү? Өөрчлөгдөх байх уу? Яг үнэ. Тэгвэл хүүхдүүд нэмэр байх уу? Хүүхэд тэгвэл одоо дараагийн шатанд өөрөө гэр бүл зохиохдоо зөв загварчлалыг үүсгээд явах боломж үүсэж штэ тийм ээ. Яг үнэ. Тэгэхээр нөгөө зөвлөгөө засалт ирж байгаа хүн өөрчлөгдөж байгаа боловч цаана нь байгаа гэр бүл, цаана нь байгаа өөр хүүхдүүд удмууд нь хүртэл өөрчлөгддөг. Зүй тогтлын хувьд бол тэгвэл их чухал байж таарах нэ тий. За эрчүүд болон эмэгтэйчүүдийн хооронд сэтгэл зүйчдэр очих энэ хувь одоо гендрийн ялгааны хувьд ялгаатай байна уу? Эрчүүд илүү цөөхөн очоод эмэгтэйчүүд арай их очоод байгаа юм шиг
харагдаж байна. Дээрээс нь ер нь энэ одоо нийгмийн үйл ажиллагаанд хамрагдах идэвхийн хувьд ч гэсэн бас эмэгтэйчүүдийн манлайлал арай илүү байгаад байна гэсэн судалгаанууд сүүлийн үед ихээр харагдах боллоо. За танаас салбарт энэ импакт яаж нөлөөлж байна? Ер нь бас ямар эффект үзүүлж байна? За одоо нөгөө социализмын үед бол нөгөө эрчүүдийг бол одоо нөгөө тий уйлж болохгүй, хүчтэй байхын тулд ч гэдэг юм уу тий чи ингэж болохгүй, тэгэж болохгүй, эр хүн юм чин гэдэг. Эр хүн болгон адилхан тий эмэгтэй хүн болгоо адилхан мэдэрдэг, сонсдог, ойлгодог, хүртдэг яг адилхан. Гэхдээ ялгаатай одоо хүртэж болно, мэдэрч болно. Эрэгтэй хүн за одоо жишээ нь гендер дээр эрэгтэй хүнд одоо тэ гэр бүл дээрээ яг юм чи эрэгтэй хүн юм чинь юм хүчтэй байх хэвээр чи эрэгтэй хүн юм чинь тэ ийм байх хэрэгтэй гэдэг нэг юм хайрцагт хийчээ. Тэгвэл эрэгтэй хүн би ийм юм чинь гэд энэ мэдрэмжүүд дотроо ингээд хадгалаад, нуугаад, буглаад ингээд тийм. Тэг хин нэгэнд энэ өөрийнхөө энэ мэдэрч байгаа мэдрэмжүүдийг ярилцдаггүйгээр ингээд өссөн. Тэгвэл сэтгэл зүйчдэр ч юм уу ямар нэгэн байдлаар өөрийнхөө бодол мэдрэмжүүдийг тэр дотор байгаа ямар нэгэн зүйлийг нээгээд илрүүлэхэд одоо тий нээж ярилцахад сураагүй байдаг нэгдүгээрт. Хоёрдугаарт нь эрэгтэй хүн тодорхой хэмжээний асуудлуудаа ярихаар ямар мэдрэмжүүд төрдөг вэ гэхээр би сул дорой юм байна гэдэг мэдрэмж төрдөг. Нөгөө талаараа эрэгтэй хүн уйлдаггүй байх хэрэгтэй шүү. Чи хүчтэй байхын тулд гэдэг тийм үү. Гэхдээ яг бодит амьдрал практикуудыг харахад хүчтэй хүмүүс илүү уйлж чаддаг юм билээ. Яагаад гэхээр тухайн хүн өөрт төрж байгаа мэдрэмжүүдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд магадгүй нэг талаараа би үнэхээр сул дорой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөе. Тэгээд уйлээ. Тэр мэдрэмжүүдийг гадагшлуулъя. Тэгхийн бол тэр үеэс эхлээд би яах ёстой юм бэ гэдгээ одоо нүүр тулдаг. Уйлж сураагүйгээсээ болоод буюу тэр дотор байгаа мэдрэмжүүдээ илэрхийлж сураагүйгээсээ болоод нөгөө асуудалтайгаа нүүр тулгаа билждэг. Би хүчтэй байхын тулд гэдэг. Тэнгүүд хүний за тэр тусмаа эрчүүд дээр аваад үзье. Яг энэ сэтгэл дотор байгаа зүйлийг ингээд сав гэдээ аваад үзье. Энэ дотор магадгүй таны хүүхэд насны дээр авч ирсэн хамгийн анхны гомдол, хаягдах мэдрэмж, үл тоогдох мэдрэмж юу байдгийг бүх асуудал нөгөө төвшөлтэй байдсан. Таны энэ савн дотор эдгээр мэдрэмжүүдийг хийгээд байвал нэгэн цагт дүүрнэ, тиснэ. Бид нэр ингээд тисэл идэг, дараал идэг. Тэгэнгүүт яг сэтгэл хөдлөл хүчтэй илэрсэн үед тархинд биднэрт хөөрлийн процесс явагддаг. Хэрвээ та ингээд гинт уурлах, гинт бухимдах те эдгээр мэдрэмжүүдийг ажиглаад үзэх юм бол дандаа доороос дэш юм хөөрлийн мэдрэмжүүд төрж эхэлдэг. Тэр үед бид нар яадаг вэ гэхээр сэтгэл хөдлөлөөрөө альва зүйлд хандж эхэлдэг. Буруу шийдвэр. Яг гоо. Энэ дотор байгаа бүх мэдрэмжүүд тэр үед тесрэх процесс явагддаг. Тэнгүүд эндээсээ бүх мэдрэмжөө сэтэрдэг. Тийм болохоор магадгүй нэг талаараа ирчүүд уусан үедээ илүү шийдэмгий. Тэгээ одоо түрүүний хэлсэнчлэн нөгөө супер эго байгаа шүү дээ. Супер эго хоёр ажиллахгүй тохиолдлууд гэж бас байгаа. Энэ өөр хамгаалах механизм гэж үзэх юм бол. Тэгэх юм бол магадгүй уусан үед, тасарсан үед байх юм бол тэр бүх одоо нөгөө хамгаалах механизмууд маань байхгүй юм чинь ийдэд байгаа бүх тэр хим хэмжээ бас байхгүй болчихжээ. Баггүй. Би одоо энэ шорттой байж болно ч гэдэг юм. Эсвэл би энд унтаж болно ч гэдэг юм уу тийм. Ингэж болохгүй гэдэг бүх загварууд байхгүй болчихсон. Яг тэр үед нь яг гэхээр нөгөө цэвэр мэдрэмжээрээ буюу сэтгэл хөдлөлөөрөө бид нар альва зүйлд хандж эхэлдэг. Тийм болохоор эрчүүд нөгөө уусан үедээ илүү дотор байгаа гомдлуудаа чөлөөдөө нээж илэрхийлж ирдэг. Эсвэл нэг агсан тавих ч гэдэг юм. Тэр асуудал. Яг тэгж хэлэх гэж байлаа. Нэг кампайн явж исэн санжийн Монголд байсан уу, гадны улсад байсан уу? Уйлдаг эрчүүд хамгийн секси гэдэг. Илүү мэдрэмжтэй юм чи. Тий. Тэгэхээр энэ тэгэхээр бас нөгөө зөв их одоо агуулгатай, урайлахтай ийм кампайн ээж таарах гэдэг шүү дээ. Ер нь эрэгтэй хүмүүсийг одоо тэр сэтгэлээ, мэдрэмжээ, чөлөөтэй гаргадаг байх, уйлдаг байх тэр нийгмийг бүрдүүлнэх юм уу? Одоо юу гэх юм тэр орчныг бүрдүүлэх бас чухал байна, тийм үү? Яагаад тэгэхээр эрчүүдийн дунд амиа орлолт их өндөр байна. Дээ, өндөр байна. Тийм. Тэгэхээр яг саяны асуудалтай шууд уйлдаа холбоотой болж таарах гэдэг шүү дээ, тийм. Дээрээс нь 10 хүн тутмын хідэн эрэгтэй хідэн эмэгтэй нэ. Одоо магадгүй тань дээр зөвлөгөө авах гэж ирж байгаа юм байна. За 10 дутмын 2 нь.
Маш бага. Маш бага. Тэгэхээр 20% нь л эрчүүд, 80% нь эмэгтэйчүүд. Эрчүүд эрэгтэй юу гэдэг гээ? Манай гэр бүлийн эхнэр эсвэл тэ энэ хүүхдүүдэд маань зөвлөгөө хэрэгтэй. Би яг болчихноо. Хүүхдүүд маань гэр бүл маань сайхан байвал би яах вэ? Ингээд өөрийгөө хойш нэрдэг. Нэг ийм зүйл өгдөө шүү дээ. Эрчүүд дээр ярихад одоо ивидэ гэмээр л нэрээ тий. Одоо би яг нөгөө боловсролын сэтгэл зүйчээр за нөгөө талаараа хорхон баримтлах төвөө дээр явж ингээд сургалт хийдэг. Тэнд бол дандаа эрчүүд байгаа. Би зариуд асуудаг. Өөрийгөө нэгт боддог эрэгтэй хүн энэ дотор байна уу гэж. За үндсэндээ нэг 100 гаруй хүн байхад ганц 2 хүн өргөдөг. Зарим сургалтын дээр ерөөсөй гар өргөдөг. Тэгээд та хэнийг нэгт тавьдгийм бэ гэхээр гэр бүлээ. Өөр хүүхдүүдээ. Тэгээ магадгүй ингээд явж тэ эрүүл мэнд одоо санхүү юу байдгийг хідэн чи ингээд нэгэн газар ингээд өөрөө байгаа байхгүй. Энэ өөрөө маш буруу. Энэ айл гэрийг авч явж байгаа хүн эрэгтэй хүн бид нар өөрсдөө гэдэг байгаа шүү дээ тэ. Тэгэнгүүт эрэгтэй хүн та өөрийгөө нэгт тавьдаг байх хэрэгтэй. Та өөрийгөө сонсдог, өөрийгөө ойлгодог, өөрийнхөө мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрдөг, харилцааны ур чадварууд дээр ч гэсэн яаж эргээр харилцах вэ гэдэг бүх зүйл дээр нэг тавих хэрэгтэй. Гэхдээ энд нөгөө юу байгаа гэхээр та өөрийгөө нэгт тавиараа гэдээ илүү их унтаараа, илүү их идэрэй гэсэн үг биш. Та сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд, сэтгэл санааны хувьд та өөрөө аз жаргалтай, тайван тогтун байх хэрэгтэй. Тэгжээж та өөрөө сэтгэл зүйн хувьд доктортой байх юм бол та их нартай тодорхой хэмжээгээр нөлөөлж чадна. Эхнэр та хоёр хоорондын харилцаа эерэг чөлөөтэй нээлттэй байх юм бол тэр аз жаргал дунд байгаа хүүхэд өөрөө дахиад аз жаргалтай болж өсдөг. Тэгэх юм бол тухайн хүүхэд нийгэм маань хичнээн одоо тэ стресстэй байсан ч гэсэн тухайн гэр бүл өөрөө харилцааны хувьд тэ эрүүл, тогтун, тайван байх юм бол гаднах орчинд нэг тийм стресстэй байх шаардлага гарах. Тэгэхээр та өөрийгөө хаашин тавиад байна гэдэг маань та хэн нэгнийг та яг үндэ та өөрийгөө сонсож өөрийгөө хайрлаагүй байж та намайг хайрлаач тэг хэн нэг сонсооч гэдэг энэ өөр айгүй хэцүү. Түрүүний хэлсэнчлэн дахиад нэг юм. Дахиад нөгөө сэтгэл тодорхой ингээд сав гэдээ аваад үзэх юм бол эхнэр нөхөр хоёр хоорондоо хин нь харилцааны хувьд за хайрлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, аюулгүй гэдэг эдгээр мэдрэмжүүдийг хинээс хүсэж байна. Энэ хэрэгцээнд хин нь нэг нэгэ нөхөж чадахгүй байгаа. Нэг нэгнээсээ хайр халамж хүсээд. Тэгэх юм бол таны бодлоор магадгүй аль нь төрүүлж энэ савыг дүүргэх хэрэгтэй вэ? Хинэн нь одоо сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээний хайрын тэр орон зай үүссэн байгаа, хэрэгцээ нь үүссэн байгаа. Хин нь бие биенийхээ хайрын орон зайг үүсгэж чадахгүй байгаа. Тэгвэл энэ тохиолдолд хоёулаа л одоо харилцаа алхам хийх хэрэгтэй болов. Аль илүү ухаантай гэж. Асуудал хаана байгааг нь олж харж байгаа. Тэгэх юм бол энэ хүн за үнэхээр бид хоёрт ийм асуудал байгаа юм бол би тэ нөхрөөсөө тэр хайрлагдах, аюулгүй байх, тав тухтай байх тэр бүх мэдрэмжүүдийг хүсэж байгаа бол тэр мэдрэмжүүдийг энэ хүндээ өгөхийг зөвлөдөг. Энэ хүнийг хайрлаад ойлгоод ирэхээр энэ хүний савн дүүрээд ирэхээр нэгэн цагт юу гэж ойлгодог вэ гэхээр хайрлагдана гэдэг чинь энэ юм байна. Халамжлагдана гэдэг чинь энэ юм байна гэдгийг ойлгодог. Энэ үеэсээ эхлээд би энэ хүнийг хайрлаж сонсож сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог. Ингээд энэ хүний савн дүүрхээрээ буцаад энэ хүнийг илүү сайн сонсож ойлгож сурдаг. Тэгэхээр нэг ийм асуудал байгаа. Би айгүй олон жилийн хугацаанд зөвхөн миний асуудал бол зөвхөн миний асуудал юм байна гэж боддог байсан юм. Одоо жишээ нь годомжинд хүмүүс тамхиттай явж байвал энэ хүний л асуудал тий. Тэр хүн годомжинд уурлаа явж байвал тэр хүний л асуудал гэж хүлээж авдаг шүү дээ. Гэтэл энэ нүггүй юм билээ. Би магадгүй гэр бүлийн хүрээнд одоо тий тамхи татдаггүй ингээд гэр бүлийг ингээд бий болгочлоо. Гэтэл хүүхдээ хөтлөд ингээд явж исэн чинь аава энэ маань тэ одоо энэ хүн яагаад тамхитдаж байгаа юм гэдэг маань энэ хүүхдэд нийгэмдэр болж байгаа үзэгдэл өөрөө шууд утгаараа нөлөөлдөг. Тэгэхээр тэр хүний асуудал мөн үү? Мөн болж таарлаа. Тэгэхээр биднэрт нөгөө тэр хүний асуудлуудыг яг тэнд нь ингээд үлдээх гэхээс одоо жишээ нь 10 жилийн хүүхдүүд тамхиттай явж байгаа бол та гудамжинд явж байхдаа тамхи татаж болохгүй штэ гэдгийг та хэлж явах хэрэгтэй. Энэ хүн дотноо байна уу гэдээ орхих биш. Энэ нь эргээ таны асуудал дээр танд өөрт нь нөлөөлж эхэлнэ гэсэн үг. Шууд утгаараа. Гэр бүл одоо хүүхдүүд сургууль дээр ч сайн ажиглагддаг.
тухайн гэр бүлийн асуудал, тухайн хүүхэд стресстэй байх юм бол сургууль дээрээ тодорхой хэмжээний стрессээ гадагшлуулна. Одоо наацхан эцэг эхчүүд бид нартэй ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хүчирхийлэгч байх юм бол тэр хүчирхийллийн улмаас хүүхдэд тодорхой хэмжээний мэдрэмж үүснэ. Тэр мэдрэмжээ гадагшаага илэрхийлэх хэрэгцээ дахиад үүснэ. Тэгэнгүүт сургуулийн орчин дээр ирэнгүүт тэр авж исэн мэдрэмжүүдээ дахиад эргэн тойрныхоо хүрээлэл буюу хүүхдүүдэд гаргаж ирнэ. Тэгэх юм бол нөгөө талд эерэг орчинд өсөж байгаа хүүхдэд тэр нөгөө гэр бүлийн асуудалтай байгаа хүүхдийн асуудал нөлөөлөх үү? Нөлөөлж байна. Тэгэхээр миний асуудал бол зөвхөн миний асуудал биш. Одоо магадгүй хин нэг стресстэй байвал тэр хүний асуудал ч гэсэн тодорхой хэмжээгээр ямар нэгэн байдлаар хүрээлэлтэй нөлөөлнө. Тэгэхээр сэтгэл зүйн байдал бусдад халдварладаг гэж бид нар үзэж болох уу? Яг одоо ханиад тай хүн агаар таниахад тэр бактери, вирус ямар нэгэн байдлаар амьсгалын замаар дамжаад хажуугийн хүний хамар холоодоор өвчлөл үүсгдэг шиг миний сэтгэл зүйн өнөөдөр таарахын байвал би хажуудлынхаа хүнд халдварлана гэсэн үг үү? Яг үнэ. Нөлөөлнө. Гэхдээ нөлөөлөхгүй байх бас боломжтой. Энд сэтгэл зүйн дархлаа гэсэн ойлголт байгаа. Эсвэл нөгөө тэнгэр нурж галуу явж исэн ч гэсэн хажууд хүмүүс стресстжсэн ч гэсэн доктортой тайван байх нь өөрөө сэтгэл зүйн дархлаатай бас холбоотой. Стрессийн босго гэж байгаа. За. Тухайн хүн одоо хоёр өөр хүнийг аваад үзэх юм бол нэг хүн нь маш эмзэгхэн байлаа. Нэг хүнд нь тэрэндээ тодорхой хэмжээний асуудал биш байлаа. Тэгэхээр нэг зүйлийг хүртэж байгаа боловч бид нэр ялгаатайгаар тэр зүйлийг мэдэрдэг. Босгоосоо хамрах гэдэг шүү дээ, тий. Тэр босгыг хэн бүрдүүлдэг вэ? Гэр бүл болон дахиад нөгөө аав ээж. Бага насны тэр хүмүүжил, суур, сэтгэл зүйн байдал нөлөөлөх гэдэг юм тийм ээ. Ямар хүмүүс илүү энэ сэтгэл зүйн хямралд өртөмтгий одоо гаднаас ирж байгаа сөрөг зүйлд илүү эмзэг мэдрэмтгий байна. Одоо өөрөөр хэлэх юм бол тэр босго бага байна гэсэн үг шүү дээ. Тийм ээ. За энд өв төгш гэр бүл гэж байгаа. Аав ээж нь, эмээ өвөө нь, өвөг дээдс нь магадгүй тухайн хүүхдийг бүх амьдралын асуудлуудыг нь өөрөөр нь бие даалгуулаад шийдүүлдэг байх юм бол альва асуудлууд дээр асуудлуудыг ингэж шийддэг штэ гэдэг юм загвар бий болчдөг. Тэгэхээр тухайн хүүхэд асуудлуудыг даван туулах тэр чадваруудыг эзэмсчих юм бол хэр баргийн зүйлд буюу нөгөө сэтгэл зүйн дархлаа тэр хэмжээгээр өндөр болж эхэлнэ гэсэн үг. Харин эсрэгээр нөгөө талаараа за нөгөө хаягдмал одоо тэ нөгөө за социализм үед бол айгүй их ажиглагддаг байсан шүү дээ. Аав ээж нь ямар нэгэн байдлаар ганцхан 8-нд явчихдаг, гадаа дотоод явчихдаг ч гэдэг юм уу. Хүүхдүүд нэг айлд ах эгчэндээ ингээд үлдчихдэг. За нөгөө талаараа эцэггүй өсөж байгаа хүүхдүүдийн хувьд бас тодорхой хэмжээний асуудлууд үүснэ. Тэгэхээр тухайн аав ээж нь өөрөө хүүхдүүдтэй хэрхэн яаж тэ за одоо жишээ нь нэг ийм асуудал байгаа. 2000-ад оны үед бол биднэрт нөгөө тий IQ айгуу чухал гэж үздэг байсан. Яванда 2015 оноос хойш за бидний нөгөө сэтгэл хөдлөл айгуу чухал юм байна гэдэг. Одоо л нөгөө IQ айгуу чухал дасан зохицол. Тэгэхээр хэрхэн яаж дасан зохицож амьдрах юм бэ гэдэг. Энэ өөр айгуу чухал болсон байгаа. Төрөний ярьсанчлал тухайн гэр бүл дээр тодорхой хэмжээний сэтгэл зүйн асуудлууд үүсээ. Тэр асуудлуудыг шийдэхгүйгээр орхигдсан байлаа гэж бодъё. Дарагдсан байлаа гэж бодъё. Монголчууд бол айгүй хэлдэг штэ. Цаг хугацааны эрэхэнд аяндаа цасарчдгаа гэж. Үгүй уучлаарай гэж хэлмээр. Яагаад гэхээр таны далд ухамсарт буюу тэр үл ухамсарлахад бол маш олон мэдрэмжүүд асуудлууд байгаа. Тэр дарагдсан л байгаа болохоос биш шийдэгдээгүй байгаа. Тэр нэгэн цагт магадгүй сэтгэл хөдлөлийн өөр төвшөнд байх юм бол тэр тодорхой хэмжээгээр тесрэх ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөлөөр таагүй зүйлсүүдээр илэрч гарч ирдэг. Нэг ийм кейсүүд байна л да. Хүүхэд наснда ингээд тодорхой хэмжээгээр ээж нь хөхөөл одоо нэг сүг нь хангалттай өгөөгүй байлаа гэж бодъё. Тэгэх юм бол тэр хүүхэд дээр хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар тэр хэрэгцээг нөхөх үйлдэлүүд гаргаж эхэлдэг. Тийм би энэ талаар сонсч ирсэн юм. Жишээлбэл одоо бага насны хүүхдээр тэр хөхөх рефлекс буюу хөхөх хэрэгцээг нь хангах ёстой гэдгийм бэлээ тийм ээ. Ер нь бол хэрэгцээ болгоныг хангаж явах хэрэгтэй. За тэгэнгүүт балныхаа артлыг так гэж дуурайд байдаг шүү дээ. Тийм. Энэ сэтгэл зүйн асуудлуудын суур дөгшөртэй холбоотой.
За. Балныхаа артлыг идж явах юм бол түрүүний хэлсэнчлэн нөгөө тэр хөхөх үйл одоо үе шатыг нь нөгөө хэрэгцээ нь хангагдаагүй байгаатай. За нөгөө талаараа тамхитдаг ч гэсэн бас ордог. Бас энэ дээр нь бас нэг зүйл хэлье. Далд ухамсарын 2 дахь эрх ашиг гэсэн ойлголт байгаа. За. Энэ нь юу вэ гэхээр магадгүй аав ээж хоёр нь хүүхдүүдэд тоодоггүй байлаа. Айл нь ажиллаа ингээд тэ фокуслаад ингээд явж байлаа. Гэтэл нэгэн цагт хүүхэд өвдөнгөт аав ээж хоёр нь айл нь анхаарал халамж тавиад эхлэв. Тэнгүүд далд ухамсар юу гэж хүлээж авдаг вэ гэхээр би өвдчих юм бол хин нэг намайг хайрлах юм байна. Хин нэг намайг асрах юм байна. Хин нэг надад илүү их цаг гаргах юм байна. Тэгэхээр би өвдөх юм байна. Би өвдөж явах хэрэгтэй юм байна гэдэг мэдрэмж өгч байна. Тэгэнгүүт эмдгүүдээр явах юм бол оншин тодорхойгүй мөртлөө ямар нэгэн завьар, ямар нэгэн өвчин яриад тэнд байгаад идэг. Тухайн хүнд үнэхээр тэр мэдрэмжүүд нь илэрдэг. Гэхдээ онцлоод үзэхээр юуч байдаггүй. Энэ өөрөө цэвэр сэтгэл зүйн шалтгаан уу? Буюу сэтгэл зүйн шалтгаантай бие махбодын өвчлөл гэсэн ойлголт бас байгаа. Тийм. Сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын өвчлөл гэдэг тийм бас тийм психосоматик гэж яриад байна шүү дээ тий. Энэ психосоматикийн талаар бас их сонирхолтой одоо гаргалгаанууд төвшүүлсэн онолууд байна. Монголд бас цөөнгөө хүмүүс одоо яриад эхэлжлээ. Бас их сонирхолтой сэдв юм байлээ тийм ээ. Хоёулаа сая гэр бүлийн талаар ярьж исэн хүүхэдийн одоо хүмүүжүүлэлтийн ээж аавын харилцаа их чухалаа гэдэг ингэж байна. Хоёр ийм ойлголт байна. За үнэхээр одоо хүүхдүүдэд бодоод элэг бүтээн амьдрал үзүүлье. Салалт үзүүлэхгүй байя. Бэлэгдлийн чанартай энэ гэр бүлийг хадгалж хамгаалж авч үлдье. Ямар ч байсан тийм ээ. Гэхдээ тэр гэр дотор халуун дулаавар амьсгал байхгүй. Зөвхөн одоо нэг үүргээс шалтгаалсан тийм одоо харилцан яриа өрнөдөг ч юм уу ийм гэр бүлүүд бас сүүлийн үед олширчээ. За тийм. За нөгөө талдаа салах хэрэгтэй. Одоо үнэхээр болохгүй бол эртхэн салсан нь ер нь хүүхдэд ч гэсэн хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүүхдэд ийм сэтгэл зүйн одоо дарам, дайц, түгшүүр, хэрүүл, маргаан энэ сүрэг юмнуудыг үзүүлмээргүй байна. Сэтгэл зүйн гэмтгээс төрүүлээд урьдчилаад бид нар салаад айл талдаа амар амгалан байх нь хин хиндээ их тустай зүйл юм а гэж. За шийдлийн хувьд ер нь аль нь зөв юм бэ? Ер нь иймэрхүү байдлуудыг одоо практик дээр яаж шийдвэрлэдэг вэ? Айгаа жохол асуудал байна л да. Ер нь бол сэтгэл зүйч нарын сэтгэл засалчдын өгдөг зөвлөгөө юу вэ гэхээр хэрвээ таны яг энэ гэр бүлийн асуудал шийдэгдэхээр асуудал байх юм бол та гэр бүлээ авч үлд гэж зөвлөдөг. Ямар ч мэрэгжилтэн тухайн гэр бүлийг салгая гэж бодохгүй. Ямар ч мэрэгжилтэн тэр айл гэрийг хэдэн дэшаа ингээд. Тэгэхээр энэ дээр юу вэ гэхээр хэрвээ тодорхой хэмжээндээр таны асуудал шийдэгдэх юм байх юм бол та өөрөө зөвлөгөө засалт нь яв. Хэрвээ яг ийм асуудлууд танд тулгурч явах юм бол эдгээр асуудлуудыг шийдэгдэнэ гэдээ бид нар ингээд туслая. Магадгүй та хоёрын харилцааны зөрчлөөс болоод магадгүй та хоёрын харилцааны үл ойлголцолт юу гэдгийг бүх зүйлүүдээс ингээд шалтгаалж байгаа бол эдгээрээ дөө хараад аль нь шийдэгдэхээр асуудлууд байна гэдгийг бид нар нөхцөлбөртөө гаргаж өгдөг юм. Тэгэнгүүт тэр асуудлуудыг шийдчих юм бол тэр тухайн гэр бүл цаашлах юм бол хүүхдэд нөгөө хамт байх юм бол хүүхдийн ирээдүй ямар байх вэ? Та хоёр хамт байснараа нөгөө аз жаргалтай тайван байдлууд маань ямар байх вэ? Сэтгэл ханамжийн хувьд, гэрлэлтийн хувьд ямар байх вэ гэдгийг ингэж гаргаж ирдэг. Тэгэхээр дийлэнх гэр бүлүүд юу гэдэг вэ гэхээр за угаасаа салалттай бол угаасаа хэрэггүй. Хин сэтгэл зүй тодорхой хэмжээний одоо юу чинь те одоо гомдолч гэдэг юм уу эсвэл одоо харамсал, гэмшил юу байдгийг тэр бүх мэдрэмжүүд төрдөг. Тэгэхээр асуудлуудаа шийдэх гэдэг энэ гарц гаргалгаа нь хамгийн тохиромжтой. Гэхдээ цөөн хідэн тохиолдлууд дээр тухайн гэр бүл салахын зүйтэй байдаг. Энэ нь юу вэ гэхээр хэрвээ та хоёр сэтгэл зүйн асуудлуудаа шийдэж чадахгүйгээсээ болоод та хоёр хамт байгаад та хоёрын хамт байгаагийн үр дүнгээс хамаарах юм бол таны хүүхдийн ирээдүй гамшиг болж явах юм бол тэр тохиолдолд тэр салахын зүйтэй. Магадгүй нөгөө талаараа нөгөө гэр бүлийн хүчирхийлэл дунд байдаг бол эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу те ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлддэг байх юм бол боломжтой бол цас боломжгүй үнэхээр ингээд засахад хүндрэлтэй хэцүү байгаад өөрчлөгдөхгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрч юм бол тэр тохиолдолд салах нь илүү зүйтэй байх. Гэхдээ
аль болох л асуудлуудыг нөгөө шийдэгдэхгүй асуудал гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр аль болох л нөгөө шийддэг тэр мэрэгчлэлтнийг нь олоод тэнд нь нэстэй би өөрчлөгднө чаднаа л гэдгийг нь л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр нөхцөл байдлын үнэлгээ их чухал байна тийм ээ. Хүчин зүйлүүд болон одоо тэр гарч болох эрсдлийг бодтоор үнэлээд ирээдүйд ийм эрсдлүүд байна. Эннээс хамаараад салах ер нь аль нь их тохиромжтой вэ гэдгийг одоо зөвлөх нь шүү дээ тийм ээ. Гэхдээ энд бас нэг зүйлүүдийг ярил л да. Энэ дээр юу вэ гэхээр одоо айгүйх гонигтай санагддаг. Тийм мэдрэмж төрдөг. Энэ юу вэ гэхээр илэг бүтэн өссөн гэр бүл өсөж байгаа хүүхэд магадгүй бүтэн ч гэдэг юм уу, хагас ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар аав ээж өсөж байгаа хүүхэд хоёрын сэтгэл зүйн дархлаа, амьдралд хандах хандлага хоёр шүү дээ. Тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Би нэг ийм үг хэлэх дуртай. Сэтгэл засал, сэтгэл зүйч болгон анханасаа сэтгэл зүйч, сэтгэл засалж байгаагүй. Хүн бүр даван тул гэж. Миний хувьд бол би өөрөө авг өссөн. Яг сэтгэл заслын хугацаанд дээр хамгийн урт удаан ажилласан зүйл маань юу байсан бэ гэхээр аавтай холбоотой мэдрэмж. Энэ өөр маш удаа үргэлжилсэн. Бараг үндсэндээ нэг 7-8 жил. Одоо өөрийгөө засах процесс гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тухайд яг за би зөргөөцтийнхаа юг үзэж байгаа, сонсож байгаа үзэгчтэй бас хаваалцсан. Энэ юу вэ гэхээр за зөвхөн одоо нөгөө юун дээр аавтай холбоотой мэдрэмж дээр. Энэ нь өөрөө юу вэ гэхээр даалд ухамсарын түвшинд буюу яг цаанаасаа миний яг сэтгэлийн гүнд ямар мэдрэмж байдаг вэ гэхээр ийм төвших мэдрэмж үүсдэг. Тэр нь өөрөө юутай холбоотой вэ гэхээр аав маа намайг орхио явцсан штэ гэдэг юм гомдлын мэдрэмж цаанаасаа төрдөг байсан. Тухайд. За тэгэнгүүт анх хортод аав болж байсан. Тэгэнгүүт аав хүн, эр хүн ямар байх ёстой юм бэ гэдэг загвар миний амьдрал дээр огт байхгүй. Ээжтэйгээ, эгчтэйгээ өссөн. За хоёр ах бол байдаг. Гэхдээ нөө хоёр ах маань гадуур дотор ингээд явчихдаг. Тэнгүүт нөгөө эр хүн ямар байх ёстой. Эр хүний жадаг шууд тэр сэтгэл зүйн хаттай байдал. За нөгөө талаараа аав хүн бол хүүдээ юуг сургадаг юм бэ гэхээр сэтгэл зүйн хувьд хаттай байдал, тууштай байдал, сэтгэлийн хат нөгөө түрүүний ярьсан сэтгэл зүйн тэр дархлаа гэсэн ойлголтыг хүүхдүүдтэй суулгадаг. Тэнгүүт тэр загварнуудаа байхгүй тухайд. За тэнгүүт хартаада аав болонгууд амьдрал дээр нэг ч удаа аава гэж дуудаагүй хүүхдтэй болонгууд аавда хүрээд ирээ гэдэг үгийг хэлэх гэж 7 хоног боо юм болсон шнэ. За тэгээ яванда би бол айгуу зөөл нөгөө за яг ямарваа нэгэн зүйл дээр сайн болон муу тал гэсэн аль тал нь байдаг. Аавгүй өссний давуу тал нь эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгодог, сэтгэл хөдлөл мэдрэмжээ илүү сайн илэрхийлдэг болчдөг. Тэгэхээр яг нөгөө сайн тал нь. Гэхдээ сөрөг тал нь бол мэдээж байгаа шүү дээ, даван туулж байгаа. За тэгэнгүүт зөвлөгөө засалт яваад эр хүн ийм байх ёстой, аав хүн ийм байх ёстой гэдэг тэр зарчмууд, тэр бие хүний сэтгэл зүйн тэр онцлогуудыг тэр зөвлөгөөний явцдаа гэсэндээ сууж байгаа юм. Би яг тэр нөгөө аавда хаягдсан штэ гэдэг тэр гомдлын мэдрэмжүүд би яг зөвлөгөө засалт яваа. Тухайд би бодож байсан. Зөвлөгөө засал маань амжилтгүй болсон юм шиг байна гэж. Гэтэл үгүй байсан. Яг ааваасаа авахыг хүсдэг байсан бүх мэдрэмжүүдийг би хүүхдүүдтэй гаргаж ирсэн байхгүй. Тэврүүлэхийг, сонсохыг, хамгаалуулах мэдрэмж, ард нь ингээд нэг асаалттай танк, хан хинтийн нуруунд байнагдчихсан амар гоё 50 мэдрэмж. Тэгэнгүүт тэр бүх мэдрэмжүүдийг хүүхдүүдтэй гаргаад ирсэн чинь надад ямар мэдрэмж төрсөн юм бэ гэхээр би сайн аав юм биш гэдэг энэ мэдрэмжүүд. Тэгэхээр энэ өөрөө юу гэхээр яг тэр зөвлөгөө явцын дунд нь тэр одоо үр дүн нь харагдахгүй байгаа боловч яг амьдралын жижиг деталнууд дээр ингэж харагддаг. Нэг зөвлөгөөний үйл явцын дараа. Тэгэхээр тухайн өдөр уулзсан зөвлөгөөний үр дүн хожим нэгэн өдөр нэгэн цагт идэрч гарч ирнэ л гэсэн. Тэгэхээр аль болох салалтаас зайлсхийх хэрэгтэй юм тийм ээ. Яг үнэ. Шийдэл хэрвээ байгаа л бол Яг тэгэхээр нөгөө шийдэгддэггүй асуудлууд гэж байхгүй шүү дээ. Тэр хүн анханасаа муу хүн байсан уу гэвэл бас үгүй. Тодорхой хэмжээний сэтгэл зүйн гэмтлүүдийн дараа тэр хүн тийм болж хувирч байгаа. Тэгэхээр сэтгэл заслын маш олон юм арга техникүүд байгаа. За ухралт гэсэн нэг ойлголт байгаа.
Тухайн хүүхэд настай би одоо өнгөрсөн амьдрал дээр ямар сэтгэл зүйн гэмтэлтэй болохоо би мэдэхгүй байна. Өнгөрсөн амьдрал дээр би юу туулж ирсэн би мэдэхгүй санахгүй байна гэж болно. Гэхдээ нөгөө 70 хонсор тэр мэдээлэл байгаа болохоор за ховсын арга арч гэдэг юм уу сэтгэл зүйн зарим арга техникүүдээр тэр өнгөрсөн амьдрал дээр нь очиад тэр заслууд тэр хэрэгцээнүүдийг нь гаргаж ирээд тентэн засал хийдэг. Ер нь миний зөвлөгөөнд явсан хамгийн анхны уулзалт юу байсан бэ гэхээр би хогш хүртэхгүй гэсэн байхгүй. Тэрнээсээ болоод зөрчил үүсээд тэгээ тэр нь явандаа ингээд асуудлууд үүсэж ирсэн. Зөвлөгөөн дуусны дараа би хаалгаар гарахтаа за явж хогоош хүртээ даа гарч ирсэн. Эрэгтэй хүн дээр. Яг үнэ. Би ч өөрөө нөгөө ээж маань те өглөө гараад орой ирдэг. Эренгүүд нөгөө хаалцаагаар бүх юм би өөрөө хийчдэг. Тэнгүүд би 7 настай байсан гэдэг байхгүй. Тэгэнгүүт би ирээдүйд их нартай болчих юм бол би хизээч би гэрээр ажил хийхгүй байна гэж тохоо идэ бодчихсон. Тэгээд тэр нь дотроо ингээд хадгалагдаад үлдчихэв. Их нартай болонгод би нөгөө юм одоо аливаа зүйлүүдийг хийж чаддаг шнэ. Гэхдээ цаанаасаа яг тэр мэдрэмжүүд орж ирээд би юу ч хийхгүй байхгүй. Тэгээ 3 жил явцсан бит. Тэгээд тэр нөгөө ирээдүйд том асуудлын суур нь ерөөсөө тэр багнсан дээр үүссэн байдаг. Яг үнэ. Та дөрөв хэлсэн ийм гэр бүлүүд зөндөө байгаа гэж. Ямар гэр бүлүүд вэ гэдэг ингэсэн бэлгэдлийн чанартай гэр бүлүүд их олширч байна. За яг нөгөө талдаа нийгмийн хүчин зүйл бол нөлөөлж л байгаа хэл та завгүй амьдралын хэв маяг наад зах нь одоо Монголын нөхцөлд анхдагч хэрэгцээгээ хангах нь хүртэл маш одоо хэцүү сорилт болоод байна. Орон сууцнд амьдрах, хүүхдээ сайн сургуульд сургах, шин тижээлтэй хоол хүнс авах. Энэ бол одоо өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол наад захын хэрэгцээнүүд одоо энгийн ажил хөдөлмөр эрхлээд авсан цалин үлсөөрөө амьдарч хүрэлцэх үйцэдэг бол Монгол улсад бол бас одоо энэ нөхцөлөд төдийлөн сайн бүрэлдээгүй байгаа нь харамсалтай. За үүнээс үүдээд одоо хит их ажиллах, илүү цагаар ажиллах, тэ олон ажилд зэрэг давхар хийх гэдэг ч юм уу. Өөрөөр хэлэх юм бол гэртээ байх цаг хугацаа их хомсгон байна. Одоо залуучууд бол нэг ажил хийдэг хүн бол их ховор болчлаа. Заавал нэг 2 болон түүнээс дээш юмнуудыг зэрэг хийж ин ямар нэгэн давхар орлоготой байхыг одоо бүгд ирмэлцдэг болчлоо. Энэ нөлөөлж иж болох юм. Нөгөө талдаа бас хосуудын одоо 10-аас дээш жил амьдэрсэн ч юм уу хосуудын дунд бас нэг юм одоо хүрэлтийн үе гэж бас байх шиг байна, тийм ээ. Гэт хит хитэг хүчин зүйлээс шалтгаалаад за ямар ч байсан ингээд нэг салж болохгүй хамтдаа байх хэрэгтэй. Ямар ч байсан нэг гэрлэлтэд цуцлуулахгүй гэртээ ингээ хамтдаа байна. Хүүхдүүдийнхаа нүдэнд хоёулаа харагдаж ийн ээж аав гэдэг энэ бүтээн ойлголтыг авч үлдээ гэдэг гэр бүлүүд их боллоо. Энэ дээр одоо ер нь ямар зөвлөгөөнүүдийг өгдөг вэ? Өөрөөр хэлэх юм бол нийгмийн хүчин зүйл, эдийн засгийн хүчин зүйл нөлөөлөхөөс гадна цаг хугацааны хувьд бол бас юм нэг давж туулах ёстой шатууд байх шиг байгаа юм, тийм ээ. Практик дээр ер нь ийм гэр бүлүүд хэрэг ирдэг вэ? Энийг яаж засаж залруулдаг вэ? Тэгэхээр одоо нөгөө яг ийм гэр бүлийн загваруудтай ажиллахаар хөөхтүүд юу гэдэг вэ гэхээр аав ээж маань тоодгүй штэ гэдэг байхгүй. Аав ээж нь бол уг нь бол хөөхтүүдийн төлөө тэр их ажлуудыг тэ ингээд хийгээд байгаа. Ингээд нөгөө үйл ойлголцол ингээд үүсдэг. Энэ дээр юу гэж зөвлөдөг вэ гэхээр та хүүхдүүдтэй тодорхой хэмжээгээр яг тэр цагийг үр дүнтэйгээр зарцуул. Богинохоо хугацаа байсан ч гэсэн тэр үр дүнтэй цаг хугацаа нь хамгийн чухал. Хэрвээ та утас үзэж байгаа бол хэрвээ та ажил хийж байгаа бол тэр ажилдаа л цагаа зарцуул. Хүүхдүүдтэй гэр бүлдээ цаг зарцуулж байгаа бол та утас ажиллаа бүх зүйлээ тэнд нь орхиод өөрийнхөө бүх зүйлийг яг энэ гэр бүлдээ энэ цаг хугацаанд л зарцуул. Ингэ зөвлөдөг. Яг юу байна л да. Маш олон ийм одоо нийгмийн байдлуудаас болоод ч гэдэг юм уу маш олон юм хүчин зүйлсүүдээс болоод хүн ингээд маш их юм завгүй амьдардаг. Энэ дунд бидний тархинд юу болдгоо гэхээр маш их юм мэдээллийн 900 болохоор бид нар маш их ядардаг, маш их юм нэг л мэдгээд ингээд энэ амьдралынхаа хэмээг рүү ортсон байдаг. Энд та юуг орхигдуулдаг вэ гэхээр та өөрийнхөө сэтгэл санааны байдал, өөрийнхөө сэтгэл санааны мэдрэмжүүдийг хөргөждөг. Бид нэр ад жаргалтай тайван амьдрахыг хүсдэг. Би сургалтуудыг ингээд харж байхад тэгээ одоо нөгөө түрүүний хэлсэнчлэн нөгөө барьжлах байр, барьжлах төв, харих ангиудаар явж байхад эмнэлгийн сургуулийн ингээд харахад юу харагддаг вэ гэхээр бид нар ерөөсөө ад жаргалтай тайван байдал руу тэмүүлж амьдардаг. Гэхдээ тэр зүйлийг авахын тулд бид нар өөрсдөө
завгүй амьдрал болдог. Тэгэхээр энэ дээр юу вэ гэхээр та хамгийн үн цэнтэй байгаа зүйл буюу гэр бүл те өөрийнхөө сэтгэл санаа энэ мэдрэмжүүдийг л та орхигдуулаад аз жаргалтай байдал руу буюу ингээд утсан хүүхэлтэй шиг ингээд нэг юм одоо нөгөө юун дээр хэлдэг чинь хархны амьдрал гэх те нэг л их ажил хийсэн хүмүүс гэхдээ нөгөө аз жаргалын төлөө боловч аз жаргалаа ерөөсөө олж авч чаддаггүй. Тэгэхээр хамгийн үнэтэй зүйлдээ та цагаа зарцуулаач. Цаг менежмент гэдэг зүйлийг хийгээч. Нөгөө талаараа та өөрийнхөө сэтгэл санааныхын мэдрэмжүүдийг та хүлээн зөвшөөрдөг, ойлгодог, сонсдог болчих юм бол та аз жаргалтай байх юм бол хүссэн хүсээгүй таныг дагаал амжилтууд хүрээд ирнэ. Тэгэхээр гол зүйлэл фокусларч хэл гэж. Тэгэхээр завгүй амьдралын хэв маягтай байсан хэдий ч аз жаргалтай байх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай байх гэдэгт заавал цаг зарцуулах хэрэгтэй. Вирус. Тийм ээ. За нөгөө нэг зоосны нөгөө нэг тал байна гэж. Завгүй амьдралын хажуугаар мөн одоо 10-аас дээш жил амьдарсан ч юм уу, асуудын хувьд ч юм уу, тийм ээ. Хүрэлт гэдэг ийм зүйл энэ сорилттой бас их тулгардаг юм байна л да. Одоо янз янзын баримт сэлтүүд унших, хүмүүсийн одоо кейсүүдийг унших, хүмүүсийн тохиолдлууд, бодит түүхүүдийг сонсож байхад ер нь нэг 10 жилийн циклтэй бас хосуудын юм нэг зөрчлийн үе гэх юм уу тийм ээ. Ийм даван тулах шатууд байдаг юм байна лээ. Яг гэр бүлийн өрөөнд дээр аваад үзэх юм бол үндсэндээ хоёр том одоо хямрал гэх юм уу? Хямрал явагддаг яг байна. Энэ нь бол эхний 1-5 жил үргэлжилдэг юм. Энэ нь юу вэ гэхээр нөгөө хадам талын, худ талын оролцоо нөгөө тухайн шинэ гэр бүлийг болонгод хоёр талаас дахиад гэр бүлүүд орж ирдэг. Нэг нь юу вэ гэхээр 20-25 жил дээр илэрдэг буюу хоосон шувууны хам шинж гэсэн ойлголтод. Өөр хүүхдүүд нь бүгд явах. Тэнгүү тэр үед тэ юуны талаа гинт амьдраад байгаа юм. Гинт амьдрал утга учиргүй санагдах, эсвэл ганцаардах тэ тэр мэдрэмжүүд эсвэл хаягдах. Тэр нэг дунд насны хямрал гэж бас барууныхан их ярьд юм байлээ. Одоо нэг 30-аас дээш нас 40 орчим насны тийм нэг салалт бас их өндөр байдаг. Энд нь энэ дунд насны хямрал их нөлөөлдөг. Гэрлэлтийн хувьд ч гэсэн одоо нэг 10-аас дээш жил болсны дараагаар нэг юм шат ахих хэрэгцээ шаардлага үүсдэг гээд. Монголд юу хэр байдаг юм бол тэр байдаг ажиглагддаг. Яг тэр хөрж байгаа үйл явц нь өөрөө юу вэ гэхээр одоо бидний нөгөө тэр дотоод мэдрэмжүүдээ нээж илэрхийлээгүйгээсээ болдог. Хоорондоо ярилцдаггүйгээс, хоорондоо асуудлуудаа гаргаж ирдэггүйгээс дийлэн шилтгаалдаг. Бид нэр нөгөө ингэдэг шүү дээ тийм. Дотроо бодолтой гэж ярьдаг тийм. Тэгэнгүүт тэр дотроо бүх зүйлүүдийг бодоод гэтээ миний тэр дотроо юу бодож байгаа, юу мэдэрч байгааг яг эргэн тойронд байгаа хүн хараад ойлгохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр миний бодол мэдрэмжээр ийм байна, ингмээр байна, тэгмээр байна гэдгээ ерөөсө бүх асуудал хаана байна тэр асуудлуудыг ихлээр гаргаж ирэх хэрвээ үнэхээр уйдаад те ингэж байгаа бол яагаад үүдсэн тодорхой хэмжээний амьдралын үйл явцад нөлөөлнө. Тэгвэл хоёулаа харилцаагаа сэргийх ямар алхмууд хийх үү гэдэг вариантуудаа гаргаж ирнэ. Шийдлүүдээ гаргаж ирнэ. Тэр болгон дээр асуудлуудыг гаргаж ирээд шийдлүүдийг гаргаж ирээд тэрийг амжилттай даван туулж явах юм бол буцаад харилцаа сэргийдэг. Магадгүй үнэхээр энэ дотроо ингээд те хэлгээд хэлж чадахгүй, илэрхийлэх гээд илэрхийлж чадахгүй гомдолч юм одоо юу гэдэг тэр дотроо байгаа энэ мэдрэмжийг та эхлээд тэ эргэн тойрныхоо хүрээлд байгаа хүндээ гаргаж чадахгүй байгаа бол дараа нь та мэрэгчлэн дээр ингээ гарга. Та энэ зүйлээсээ ингээ чөлөөлөгдсөний дараа танд альва зүйл илүү хөнгөн тайван санагдана. Тэр үедээ та нөгөө асуудлуудыг ярихад стресстэй дуурлаг баг. Тэгэхээр хөрж байгаа гэр бүл юу гэж зөвлөгөө өгмөр байна вэ гэхээр та яагаад энэ яг тань эхлээд та мэдрэмжүүдэд тань дараа нь асуудал хаана байгаа юм дараа нь шийдлүүдийг дараа нь хувилбаруудыг ингээд гаргаа. Тэгээд харилцаагаа сэргээх тэр алхмуудыг хийж эхлэрэй л гэж зөвлөхөр. Энэ нэг нь магадгүй те нөгөө сэтгэл зүйч засалч дээр хандах. Уулзах зөвлөгөө авах байна шүү дээ тийм ээ. Дунд насны хямралаас яг үүдсэн гэр бүл салалт их байдгаа гэж би ямар ч гэсэн уншиж ирсэн юм байна. За хоёлоо ярилцлага дуусахад 6 минут үлдсэн байна. Сая хоосон шувууны үүр хам шинж гэдээ ярьлаа. Энэ болохоор
одоо хүүхдүүд гэрээсээ явах, өөр шинэ гэр бүл зохиох, гадаад руу сургууль соёл дурт хугацаагаар явах энэ үед ээж аав нарын авдаг стрессийг одоо нэрлэж байна гэж бид нэр ойлгож байгаа. Тэгээ энэ талаар хоёлаа нэг сүүлийн 10 минут илэрүүлээ ярьчих. Энийг яаж даван туулах уу? Ер нь амтаа тэжээгэрэ гэж би зөвлөдгөө. За. Яагаад тэгэхээр амт нь за би өөрөө хоёр нохойтой. Нэг нь ээж дээр манай, нэг нь манай гэрт дотор бүр амьдардаг. За. Тэнгүүд нохой тэжээх, амтан тэжээхийн нэг давуу тал нь юу байдгүй гэхээр амтан хизээч ингээд одоо нэг ингээд одоо гомдлоо гэж бодоход тэр гомдлоо ингээд илэрхийлэхгүй дандаа ингээд тэр хайрлагдах, эрхлэгдэх тэр гоё таатай мэдрэмжүүдийг амтан ингээд өгчээдэг. Төрөний ярьсанчлан далдхумсын нэг хоёр дахь чих ашиг гэж ярьсан шүү дээ. Тэн дээр юу байдгүй гэхээр амтанд бас яг адилхан. Хайрлагдахын тулд тэр амир өхөрдөн болох ёстой юм байна гэдгээ мэдрэмжээрээ зөв совингоор мэдэрдэг. Яг үнэ. Тэнгүүд амтан бидний хайрыг хүргэжэдэг. Эннээсээ бид нар юу вэ гэхээр үнэхээр хүүхдүүдээ санаж байгаа, ганцаардж байгаа бол тэр одоо тодорхой хэмжээний нөгөө бид нар чинь хайрлагдах, халамжлуулах эрэхтэй төрдөг шүү дээ. Тэр мэдрэмжүүдийг бид нэр ингээд нохооноос ч юм уу тэр гэрийн тэжээмэл хайртай амтнаас авах бүрэн боломжтой. Тэгээд одоо нөгөө орчин үеийн айгүй амар болсон нөгөө сошиал медиа гэж тэгэхээр нөгөө хүүхдүүдтэй байгаа тий. Дээр үед чинь бол нөгөө захаа одоо юу байдгийг жинхэнэ сана гэдэг чинь айгүй хэцүү шүү. Одоо харьцангуй нэг уяа бодох юм бол асуудлуудыг шийдэх машаалла хувилбарууд бол бас гарч ирж байна. Тэгэхээр амтан дэжээгэрэ гэж зөвлөмөр байна. Тэр тусмаа тий хүүхдүүд нь ингээд одоо гадагшаа дотгошоо явдаг ч юм уу, амьдрал зохиогоод явдаг ч юм уу. Энэ бол нэг амьдрал дээр зайлшгүй толгорох нэг үйл явц шүү дээ бидний явд. За нөгөө талдаа гэр бүл зохиогоод явсны дараа бас яг энэ үзэгдлээс ээж аав нар дээр байдаг бах. Тэгэл амьдралд нь их оролцмоор санагдаад ч юм уу тий. Одоо нөгөө чи одоо 20 30 жил хүүхдийнхээ төлөө амьдэрсэн хүмүүс чинь тий. Гинт ингээд одоо нөгөө бэр гуйгаар хүүхдүүдэд өгөө явна, хүүхдүүд нь тустайгаар явна. Тэр үед нь гинтээ нөгөө 20 30 жил тэднийхээ төлөө амьдэрсэн хүмүүс чинь санаа зовно. Амхандаа л хайрлаад байгаа хэлбэр нь, санаа тавиад байгаа хэлбэр нь. Гэхдээ энэ дээр юу гэж зөвлөмөр байна уу гэхээр хүүхдүүдтэй тийм бүх асуудал, бүх амьдрал те одоо тэр хүүхдийнхээ оронд та ингээд тэг хүүхд одоо ингээд та бурхан болохтой ингээд хүүхдүүд чинь л үлднэ. Хүүхдүүдэд чинь ингээд амьдрал үлднэ. Тийм болохоор та хөндлөнгөөс зүгээр л ажигэл, зүгээр л мэдэр ямар байна вэ? Надгүйгээр цаашид хэрхий яаж амьдрах вэ гэдгийг нь л ажигэл. Тэгэл алсаас зүгээр ингээд ажиглаад, сонсоод, ойлгоод, туслаад, дэмжиж явсны илүү үр дүнтэй. Хэрвээ таны ингээд оролцоо ингээд тэр одоо гэр бүлд ингээд тодорхой хэмжээгээр оролцоод ирэх юм бол тэр гэр бүл дээр тэр гэр бүлийн одоо хэм хэмжээ хязгаарын та зөрчиж байна л гэсэн. Тэгэхээр та тэн дээр нөгөө илүү гал нэмээд байна л гэсэн утгатай. Тэгэхээр ер нь бол тийм ястай нэг 7 хоногтой ядаж нэг хэд хэдэн удаа уулзаа сайхан ингээд ярилцаа тэр нь л илүү чухал. Тэрнээс бол амьдралд нь бол оролцоод илэрх. Ойлголоо. Гэхдээ бас яг энэ мэдрэмжийг одоо эцэг их болгонлоос авдаг бах тийм ээ. Бид ч нэгэн цагт л авах. Монголчуудын гэхдээ нэг энийг даван туулдаг уламжлалт одоо арга ч юм уу тий сэтгэлгээний бас ялгаа танд анзаарагдсан уу? Яг би зүгээр хойгооныхаа зүгээс юу гэж боддгоо гэхээр Монголын уламжлалт энэ хэв маяг, соёл, заншил те энэ бол үнэхээр гайхамшигтай гэж боддог. Хүүхдүүдийг багаас нь те ингээд бүр нэг юм ер нь бол монголчууд чи эрт дээр үеэс айгүй баялаг ард түмэн шүү дээ те яг сэтгэл зүйч байсан ард түмэн байхгүй. Үнэхээр юм ундаг соёлтой ард түмэн. Тэгэхээр тэр соёл иргэншил тэр уламжлал нь өөрөө ирэх одоо нөгөө зүүрцсэн үгүүдээр үлгэр домогтэй туужтай юу байдгийг эдгээрүүд нь өөрөө тэр тухайн гэр бүлийг авч явах тухайн хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн гахалтай юм. Тэгэхээр би бол ингээд илүү залуучууд бид нарт бол илүү тэр уламжлалт яс заншлаа ингээд суралцах нь айгүй чухал болов гэж боддог. Бидэнд бэлэн энэ өстой таны хэлдгээр загварчлал нь байна гэж тийм ээ. За баярлалаа их сонирхолтой сэдвүүдээр ярьлаа. Гэхдээ хоёлоо бас их цухас дурдаад явлаа. Тэгээд одоо жишээлбэл энэ хоосон шувууны үр, хам шинж, дунд насны хямрал гэх мэтчлэн одоо бас Монголд нэг төдийлөн яригддаг сэдвүүд
жоохон одоо дурддагдал явлаа. Тэгээ магад яг дараагийн удаа одоо дахиад ярилцах бас цаг хугацаа гарах юм бол энэ талаар дэлгэрүүлэн ярилцъя. Ямар ч гэсэн өнөөдөр та бидний студид урилга хүлээн авч бүтэн одоо цагийг зориулж шууд эфирт оролцсонд баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Энд хүрээд манай эфирийн цаг өндөрлөж байна. За баярлалаа. За үзэгчдээ өнөөдөр бид сэтгэл зүйч Инх Баттай сэтгэл зүйн асуудлуудын талаар эмчилгээ, үйлчилгээ, арга барил, оншилгоо, за цаашлаад мөн одоо тохиолддог хямралуудын талаар ярьлаа. Энэ ярилцлага орой 18 цагаас хойш YouTube-ийн Терминал 1 гэсэн чанал хуудсанд орно. Мөн Монгол хэлний золон Терминал пэйж хуудсуудаар лайв маань хадгалагдаад явна. Эх 7 хоногт шинэ зочинтойгоор иргэн уулзъя. Баяртай. Баяртай. Баяртай.